Ингээд YouTube-ийн үзэгчтэй хийх дахин мэдчилж чана. Өнөөдөр Minecraft-ийн тохиргоо хийх гэж байна. Тохиргоо гэдэг нь сэдв. Тэгээд одоо эхэлж байна. Тэгэхээр Minecraft ямар ч хөлбөр гэж болно. Бета ч юу гэх юм. Минийх нь B10-ийн хөлбөр ямар бод. За тэгээд Settings рүү ороод Minecraft-ийн тохиргоогоо хийцгээе. Ингээд part 1 гэж хэлж болно. Тэгээд эхний тохиргоо бол юу юм? Компьютер шиг болгох арга байгаа. Энэ товч гэдэг рүү ороод энэ хараа split controls энэ байна. Энийг одоо та нар дээр бол ийм байгаа. Ийм унтарсан байгаа, тий? Унтарсан байгаа. Одоо энийг дээш нь болгоно. Ногоон юу гэх юмтэй одоо энийг ч одоо энийг ч одоо юу гэх юмтэй ёо энэ бичлэг яаж зогсоод юм ёо ингэдэм. За тэгэхээр энэ split controls-ыг одоо ингээд нэг иймэрхүү тий одоо ийм болгоно. Ийм байснаас ийм болгоно. Тэгээд дараа нь явж байгаа дүрсний тохиргоо руу ороод classic pocket байгаа та нарыг тэрийг нь classic болгоно. Тэгээд өөр нэг юм гэвэл тэгээд дараагийнх нь болохоор энэ add-ons гэдэг ямыг татна Play Store-оос. Add-ons-ыг татаад search дээр нь дараад энэ байгаа, энэ доор байгаа. Тэр хүмүүс search олдгүй шүү дээ. Энэ доор байгаа. Тэгээ энэ доор байгаа. Тэнгүүтээ энэ дээр нь shader гэж чинь. Shader гэж чинь. Тэгээд за ингээд манай YouTube-ийн бичлэг маань тур саатаа дахиад үргэлжлүүлж байна. Тэгээ 8 минутын өмнө эзэн миний энэ аавын ажил дээр гэдэг, аавын дэлгүүр дээр гэдэг бичлэгийг маань үзээрэй. Тэр бол хамгийн гоё бичлэг болсон. Тэгээ аав надаа юу ч өгөхгүй гэсэн. Тэгээ бичлэг хийсэнд амар муухай зан гаргасан. Тэгээ за ингээд YouTube энэ шиг ороод доошоо яваад. Энэ чинь бас өөрөөсөө юу ч хийж болно. Тэгээ доошоо яваад л заяа. Тэгээ яваал заяа. Тэгээд яваал заяа. Яваал. Явсаар байгаад нэг ийм арга яс. Одоо скелетоны толгойтой юм гарч ирнэ. Миний медизан хаана ийм скелетоны толгойтой юм гарч ирнэ. Тэрэн дээр open татна. Татаад Minecraft руу чи автоматар орчдгийг. Тэгээд Minecraft руу автоматар ороод тэгээд одоо энэ чинээс Celtics-ээс гарангууд нэг ийм юм уншина. Би дахиад ихнээс нь орохоо. Тэгээд одоо энэ Celtics рүү ороод заяа. Та нарын хоолоо гэж бодъё. Тэгэнгүүтээ global resource тэр лөө ороод тэгээд энийг delete-лчээ. Тэгээд энэ одоо энэ дээр арга яс дээр дарангууд advanced гэдэг дээр нь дараад тэгэнгүүт ийшээ ч орж байгаа. Тэгээд буцаад Minecraft руу орох юм болно. Тэгээд add-ons руу дахин юу вэ? Боловчтой. Арай. За add-ons руу буцаж ороод одоо Монгол болохыг зааж өгье. Монгол хэлтэй болохыг зааж өгье. Тэгээд trans гэж чинь юу вэ? Энэ буруу биччихлээ. За trans latte ингэж юу вэ? За translator гэж бичингүүд нэм гэм гарч ирнэ. Тэнгүүтнэн дээр нь би бол татсан байгаа. Та нар татна. Тэгээд open дээр нь дараад оронгууд дахиад Minecraft руу чинь дагуулаад чирээд орно. Тэгэнгүүт дахиад Celtics-ээс гарангууд тэгээд дахиад Celtics рүү орно заяа. Тэгэнгүүтээ би одоо энийг бас дахиад delete хийстэй. Тэгээд дахиад энэ дээр дараад
Тэгээд тэнгууд ийшээ орчоо. Тэгээд хилэн дээр нь ороод та нарын ч юм бол энэ доор ингээ баахан хар юмнууд байгаа. Энэ дээр байгаа ч та нарын бол ингээ голобол, лагиро, магиро гэд. Тэнгууд энэ нэгтгэх нь за доороос нь яваараа нэгтгэх нь энэ биш байна. Хоёр дахь нь энэ биш байна. Гурав дахь нь ингээ мөн байгаад global resource гэд. Тэгээд гараад ирж байгаа. Энэ юу 76 баах юм гараад ирчихвэ бас. Тэгээд өөр бичүүлэх юм байвал тэгээд коммент дээр бичээрэй. Тэгээд лайк та subscribe та битгий мартаарай. Тэгээд окей зэшил. Баяртай.